өглөө шиг, кофе шиг, үргэлж шин бас сэргэг. Би амьдралд бас ажилдаач хайртай. Тийм болохоор үзэгчээ хүндэлдэг. Өнцгөө олох нь чухал. Хүн өөртөө цаг зав гаргаж байж амжилтанд хүрдэг гэдгээ мэддэг. Дөрөв урилга нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо тийм ээ. Даваа гараг бүр хэдийгээр жоохон оройтож хурж байгаа ч гэсэн манай зочид маань сонирхолтой байгаа учраас Үзэгчд маань хүлээж байгаа хаа гэж найдаж байна. Тэгээ тэрнээс гадна бас хангалттай давтаж үзүүлдэг гэж би боддог. Мөн YouTube руу орж үзэж болно. Манай Facebook хуудасаар бид бас онлайн орчинд сонсогчд үзэгчдтэйгээ хуваалцдаг учраас тийм ээ. Дөрөв урилга эхлэх бүртээ дандаа шин сонь сайхныг дуулгаж эхэлдэг. Өнөөдөр гэхээр Тайванд болж байгаа бүх Тайван орон даяар хятад дуу хэн сайн дуулах вэ гэсэн уралдаанд манай Монгол охин Монгол улсынхаа нэрийг мандуулаад бас их гоё мандаж байгаа юм байлээ. Болрын цэнгүүн гэдэг охин. Энэ мэдээллийг би олж үзчихэд бас дөрөв урилга үзэгчтэйгээ хуваалцъя гэж бодсон. Нэг өдөр манай урилгын эзэн болох юм байна. Магадгүй эх орондоо ирсэн байх үедээ бид бас уулзаад ярилцах олон юм ярих бах. Хамгийн гол онцлог нь гэхээр ээж нь бидэнтэй адилхан сэтгүүлч мэрэгчлээ. Ялангуяа Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2 дугаар цугийн редактор юм. Гаваагийн болор гэж хүсгээд. Дөнгөж сайхан манай энэ үзэгчид гэсэн мэдж байгаа хоёртнууд маань мэдэх бах. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд урлагийн их наадам болоод тэр наадмын гран-при шагналыг ээж нь авчих. Тэр агшинд хэлийн чандад охин нь Тайваны телевизүүдээр хятад хэл дээрх сувгуудаар өдөр бол их сүртэй сурталчилж гэж тийм ээ. Сурталчилж тэгээд өөрөө их монгол охин төрүүллээ. Хятад дууг маш сайн дуулж гэнэ гэж магтуулж гарсан. Монголчууд маань цөөхүүлээч гэсэн сайнаарч муугаарч энд бас нэрээ дуусгаад байна л да тийм ээ. За тэгэхээр зочдтой өрийн өнөөдөр шууд зулаагийн зочноор эхлэе. За тийм. Миний зочин ч бас Сэлийн чанд дахь улс орнуудтай холбоотой нэг хүн байгаа. Санаанд байж байгаад энэ сэтгүүлийг үзсэн юм а. Та гурав харчихсан уу? Би энэ сэтгүүлийг уншихад нийгэмд байгаа олон өөрчлөлт, стрессийг хүн яаж эргээр хүлээж авах вэ гэд маш сонин гоё өнцгөөс нь олж харсан. Эрхлэгч нь ямар хүн байдаг бол гэд бас судлаад үзсэн чинь их сонирхолтой бүсгүйтэй би уулзсан юм а. Тэгээд Хэлийн чандад бас бараг 20 шахам жил ажиллаж амьдарч байгаад одоо эх орондоо ирээд өөрийнхөө мэргэжлээр ажиллаж байгаа. Мэргэжил нь бас нийгэм судлаач коуч гэд тэгэхээр манай Монгол улсын хэмжээнд бол шинэхэн салбар юм байлээ л дээ. Тэгээд энэ бүсгүйг би бас өөрөөл үзэгчтэй маань их сонин содон яриа өрнөх болов гэж бодож байна. Ингээд гүнсэн таныг урьж байна. За гүнсэн. Сайн байна уу? За сайн байна уу? Энэ өдрийн төргий. Зулаагийн танилцуулснаар би бол би гэж сэтгүүлийн эрхлэгч гэж ойлгох уу? Тийм. За гадаад 20 жил болсон гэж 20 шахам жил. 20 шахам жил тий. Хаана юу хийж байгаад ирвэ? Арваад төгсөөд л манай ээж намайг Бээжин рүү хятадд сурахгаа явуулсан. Тэгээ буцаж ирээд дараа нь Монголд 1 жил Мятад ажилласан. Тэгээ дараа нь Сингапурт очиод бизнесийн сургууль төгсөөд тэндээ 7 жил байгаад дараа нь Францын Париж хотод 4 жил байсан. Тэгээд дараа нь Солонгосын Пусан хотод 4 жил байсан. Тэгээд ерөнхийдөө ийшээ тийшээ зугаалж авсан бол зөндөө олон газар бий. 4 жилээр л нүүдэлтэд яваадсан юм шиг. Тэгэхээр би бодож байна, би оршиж байна гэдэг энэ доор нь бичсэн л да. Тэгээд яг анхны дугаарынх нь өмнөх үгийг бас уншиж байхад нэг тийм жаргаж байгаа нарны зүг хар зогсож байгаа их утга учиртай зүйлийн талаар бодож байгаа. Энэ нь бас энэ нэрнийхээ тайл гээд бас тийг санаж ин. Тэгэхээр нэг лого юу? Тий, тэгэхээр энэ би бол би гээд нэрнээс бас яриагаа эхэлбэр байна л да. Яагаад ийм нэртэй сэтгүүлийг бас эхлэн гаргах болов те. Би ч одоо нөгөө орос сургууль төгссөн байхгүй юу? Орос сургууль төгсөөд 10 жил орос хэлээр ингээл нүдүүлчт юм байгаа зү тэ. Тэгвэл шууд бийж явцсан биз дээ. Тэгээд дараа нь бийж яваад тэгээд дараа нь гадаадаар ингээл Франц өөр хэлүүд чинь нэмэгдээл байгаа шүү дээ. Франц хэл нэмэгдээл, англи хэл нэмэгдээл. Тэгээд нутагтаа ирэнгүүтээ би чинь ингээд нөгөө айгу гадаад хэд хольж ялдаг яриа штэ тий. Тэгэхээр хүмүүс ингээд намайг зарим хүмүүс ихэнх нь маягтай гэдэг байхгүй юу? Юу маягтай юм ч одоо монгол хүмүүс монголоор л өлегтэй шиг яриач мэрэж гэл тий. Айгүй олон тийм тэвэнгүүд ч одоо ихэнх тааш би ганцаараа биш. Ерөнхийдөө би ойлгож байгаагаар орос сургууль төгссөн, гадаад 7 жил амьдарч байсан хүмүүс жоохон санаа зовдөг байхгүй юу? Ямар хүмүүс маягтай гэж бодчих үе дээ тий. Тэгээд айгүй хичээн. Яаж хийж байгаа л гадаад хэл оруулахгүй ярихын төлөө тий. Тэгээ их хичээгээд ахлаар чи хүн чинь нэг юм баригдмал болоод нэг юм гой байгаараа биш болчдөг штэ тий ер нь. Тэгээд тэгэнгүүтээ сүулдэ явах таад нөгөө эрийг нас уулыг цас гэдэг үү тэрнтэй адилхан эмхтэй хүн чинь бас тодорхой хэмжээнд ингээд нас яваад юм үзээд амьдрал үзээд ингээд явчихгоодоо ер нь өөрөө хөрөөл бай.
би ч одоо бас нийгмийн нэг өнгө штэ хүн болгон ингээд нэг хэвэнд цутгацсан юм шиг адилхан байх албагүй тийм үү? Би одоо албаар маягилсандаа биш одоо байгаа царай минь тэр юм байна л да. Тийм болохоор би ерөнхийдөө өөрийнхөө л би бол би гэж таавал таал юм биш үү? Би бол би. Таавал та би бол би гэдэг шиг тэгэл ерөнхийдөө яагаад болдгоо гэж ерөнхийдөө би индивидуал нэг хүн байдаг шүү дээ. Нэг ширхэг хүн би гэсэн хүн тэрийг ингээд нэг нийгэмдээ хүргэдэм билүү те. Яагаад өөртөө бодсон тэр бодлоо хүмүүстэй бас хувааж болдго юм ба одоо энэ залуучууд сайхан залуучууд байна те өөрөө өөрсдөө олох хэрэгтэй тодорхой хэмжээнд бүр гүйцэд олно гэж бол байхгүй л дээ мэдээж гэхдээ ядаж жоохон ч гэсэн те гүнсэнгийн хийдэг ажлыг би бас эхэндээ сайн ойлгохгүйсэн тэгээд сурвалжлага хийх гэж очиод хүн өөрөө өөрийгөө олоход нь л гарцын зааж өгдөг төлхүүрийг одоо хуйлж өгдөг гэх юм уу те тийм л ажил хийдэг хүн юм байлээ л дээ тэгэхээр цөмөр сурвалжлагыг үзчихэд эргээд ярилцвал илүү ойлгомжтой за Сайн байна уу? Гүнсэн үү? Тийм байна. За сайн байна уу? Өдрийн Урд чинь ч гэсэн өдрийн мэнд хүргэж. биш би айлд ороод ирв, олон байгууллагт ороод ирв. Алхан байгууллага. Өнөр алхан байгууллага байна. За тэгээд үндэсний олон нийтийн телевизийн 4 урлагийн нэвтрүүлгээс өөрөө чинь сэтгүүлч мөгцлийн чичнаар ирж оролцсон уу гэж ярьж байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ? За энэ бол ерөнхийдөө яадгийн манай ингээд нэг сургалт явуулдаг байхгүй бид нар хэлний сургалт явуулна, коучингийн сургалт явуулна. Тэр нь эндээ болж өнгөрдөг. Тэгэл ерөнхийдөө бас ингээд манай сэтгүүлтэй штэ. Сэтгүүлийн минь залуучууд суулдаг brainstorming гэдэг чинь тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр нөгөө олон залуучууд суугаад нэг доор санаа оноогоо солилцоол ингээд за тэрийг тавь, энийг тавь, тийм юм хий, ийм юм хийгээл ингээд ярьдаг штэ. Тэр ерөнхийдөө энд болдог гэсэн. Ерөнхийдөө манай компани зүрхэн гэж хэлж болно. Энэ сандал дээр хичнээн хүн суудаг бол Монгол улсын хэмжээд нэг их бишээ одоохондоо. Ягаад гэвэл яг нөгөө коучингийн одоо үйлчлэгээ гэж яриад та тийм коучингийн үйлчлэгээр дэлгэрээд нэх удаагүй байгаа юм шиг байлээ. Тийм болохоор одоо миний одоо клиент гэж ярьдаг тийм түншүүд гэх юм уу да. Тэд нар болохоор ихэнх нь гадаадын хүмүүс байгаа. би бол би сэтгүүл хаан төрд юм бэ. Би бол би сэтгүүл энэ төрнөө. Энэ манай одоо ажлын хэсэг гэх үү те. Энэ манай өнрөө гэдэг миний өөрхөн туслах хүн байна. За сайн байна уу? Ид чидтэй бүсгүйгээл одчих заа. Альва нэг юм яхан бүх ана болох. Ямар гоё тодтгол өгсөн юм бэ? Энд л одоо ингээл нөгөө тэр түрүүний нөгөө юу хурлын өрөө байсан ч тий. Тэнд бид нар чинь за одоо юугаа хийх үү, яах вэ гэж баахан асуулт хоорондоо ингээл бөмбөг хийж байгаа юм шийдчихээ. Тэгээд дараа нь тэр чинь ийшээ орж ирэл тэгэл энэ болно доо. Энэ манай хамгийн анхны дугаар байна. 3 дугаар гарцсан байгаа. Одоо 4-р шинэ жилийн маань дугаар бэлэн болцсон. Одоо 5 дахь өдөр мөнхөөс өрөө айж өгөн дөө. Одоо яг улсын хэмжээнд коучинг хийдэг хэдэн хүн бэ? Би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би номын сан одоо энэ төр ном ороод бас өөртөө адил мэрэгжил хийж байгаа хүмүүс ингэ сонирхож штэ тий. Тэгэхээр нэг их байдгүй юм байлаа. Заримдаа ингэ зарим сэтгүүлүүд дээр амьдралын дасгалжуулагч гэсэн нэртэй зөвлөгөө маягийн өгсөн тийм юмуд байгаад байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө маягтай. Сэтгэл зүйн зөвлөгөө маягтай. Гэтэл тэр үл коучингоос өөрлөлтөө сэтгэл зүйн зөвлөгөө чи альва нэг юмыг ойлгохдоо тий альва нэг юмыг ойлгоод яагаад гэсэн асуултанд хариулна штэ. Коучинг бол яагаад гэсэн асуултанд хариулчаад мөн одоо яах вэ гэдэг юм. Тийм өөрөө тэгээд яг энэ одоо яах вэ гэдэг асуултанда та яаж хариулах вэ гэдгийг коучинг хүн өдөөж өгдөг байхгүй юу? За ингэж яриад байвал маш олон сэдвээр битээр ярина тийм ээ. За тэгээд өшөө сангийн тухай хоёлаа ярьсангүй 4 урлагийн нэвтрүүлгийн 600 студид болсон. Тэгээ. За сангийнхаа тэгвэл Монголын сонгомол залуу сангийнхаа тухай танаа нэвтрүүлэг дээр очиж сайн тайлбарлах хэрэгтэй тий. За тэгээд Монгол телевизийнхаа 4 урлаг нэвтрүүлгийн хамт олонд одоо манай компани дээр ирж тий бидний ажил байдалтай танилцж олон нийтэд хүргэхэд одоо тусалж байгаа та бүхэн чин сэтгэлээс айгүйх баярлалаа. Тэгээд маргааш тэл оролцох аа. За баярлалаа. Шууд сурвалжлагын дээр сангийн тухай гэж яриад эхэлж байна тийм ээ. Монголын сонгомол залуу уу? Тийм, Монголын сонгомол залуу сан. Манайх юу эрхэлт юм бэ гэхээр ерөнхийдөө сургалтаар дамжуулж хөдөлмөрийг их үнэлдэг болгоцгой залуу үе те. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр онд сурдаг хүмүүсийг дэмждэг.
Тэгэхээр онц сурна гэдэг чинь ерөнхийдөө хөдөлмөр шүү дээ. Тэр хүүхд ороо гэртээ ирээл хөрхий гэрийн хадлуугаа хийгээл ингээл бичээл шүлгээж ажиллал те. Тэр гаргаж байгаа тэр хүүхдийн тэр хөдөлмөрийг хар багаасаа хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрээд те хөдөлмөрлөн гэдэг чинь ямар гоё юм бэ гэдгийг ойлгуулахын төлөө бид нэр хичээлийн дараа одоо хүүхдүүд хичээлээд дугууланд явдаг те. Тэр дугуулангийн үнэгүй гэдэг юм. Одоо юу юм бэ гэхээр 2 жил дараалан онц сурсан хүүхдүүдийг 5 дугаар ангиасаа 7 болтол онц сурсан хүүхдүүд байлаа. Эсвэл 7-оос 9 ч юм уу 9-оос 12 ч юм уу те. Тэр хүүхдүүдтэй ингээд очиод ярилцлага хийгээд тоонд айгүй мундаг хүүхд байлаа гэж бодоо. Айгүй мундаг онц сурдаг хүүхд. Гэтэл тэр хүүхд аюугаа зураг туртай байж болно шүү дээ те. Тэгэхээр бид нар зургийн багштай яриад холбоо манай сангийн үнээс холбогдоод энд нэг ийм хүүхд байна гэд төлбөрийг манай сан төлөөд тэр хүүхдэд үнэгүй өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхд урамшдаг байхгүй юу? Өө би ингээд онц сурсан те. Хөдөлмөрийнхаа төлөө үр дүнгээ үзэж гэнэ гэж ойлгосон шүү дээ. Онц сурна гэдэг чинь ямар гоё байд юм бэ гэдгийг багаас нь ойлгуулвал том болоод тэр хүүхдүүд бол нэлээд сайн хөдөлмөрч их тийм зөв иргэн болно гэж бид нар боддیں۔ Бид нар итгэдэг. Онц сурна гэхээр ер нь юуг онц сурна гэж хэлээд байгаа юм. Зөвхөн одоо тэр тоо математиктай сайн хэлээд байгаа юм. Зөвхөн дүүн биш л те. Тэр чиг одоо чинь манай санд ингээд нөгөө нэрсэдэ өгж байгаа хүүхдүүд дээр гардаг байхгүй юу? Тэд юу орж ийна гэхээр за мэдээж дүн орно те. Ямар ч байсан 5-ын дүн авж байгаа хүн бол яагаад ч зүгээр байж байгаа дид чидтэй юм шиг 5 авна гэж байхгүй шүү дээ. Заавал тэр хүүхэд гэрийн даалгавраа хийсэн байгаа. Заавал тэр хүүхд чүлгээ чэйжилсэн байгаа. Үрээ тэр хөдөлмөр дотор норцсон байгаа байхгүй юу? Тэгэнгүүт мөн тэр хүүхдийг одоо манай сангаас ингээд нөгөө манай сангийн гишүүн болохын тулд өшөө зөвхөн багш биш эцэг их нь байж болно, найз нөхдөд нь байж болно, хамаатан садан байвал захиа бичиж өгдөг байхгүй юу? Энэ хүүхэд ямар сайн хүүхэд вэ гэдэг одоо ийм хүүхдээ ийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд яг өөрөө ч асуулт айгүй зөв. Онц сурна гэдэг бол зөвхөн тоо биш шүү дээ. Тэр хүүхэд бол тодорхой хэмжээнд тэр хүүхдийн хөдөлмөр, өшөө тэр хүүхдийн хүсэл нь байна. Чадал нь байна тий одоо юу гэдгийг айгүй тийм гоё хүүхдийн нэг тийм хөрх юу гэдэг штэ. Тэрийг одоо бусад найз нөхдүүд нь бид нарт бас баталж өгдөг байхгүй юу? Тэгээд тэгэхээр тэр хүүхдэл айгүй хурамштай. Яг урмаар тэтгэхээр урмаар тэтгэл гэдэг юм. Зөв. Яг Соёл урлагийн их сургуулийн радио телевизийн сургуулийн сэтгүүлч, найруулагч, зураглаач ингээд 1-р курсын оюутнууд, за мөн Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгүүлийн ангийн төгс курсын оюутнууд энэ дээр ирсэн байгаа л да. Тэгэхээр та ярилцлагын ихэнд хэлсэн. Энэ сэтгүүлийн нэр би бол би гэдэг. Тэгээд би бол би юм байна гэдгээ та ойлгосон. Тийм учраас магадгүй сэтгүүлийг гаргасан гэж ярьсан. Тэгэхээр би яагаад энэ үзэгчтэй танилцуулаад бас энэ сэдв рүү оров гэхээр тэрийг ойлгоно гэдэг их чухал санагдаад. Магадгүй 40 50 хүрчээд би хин юм бэ гэдгийг ойлгохгүй явж байгаа хүмүүс зөндөө байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна л да. Яг үнэндээ бол нэг Аристотелийн хэлсэн үг гэдэг чинь те мэдхгүйгээ би мэднэ. Тийм мэдхгүйгээ би мэднэ гэд. Тэгэхээр би одоо яг өөрийгөө одоо юу гэдгийг 100% мэддэг болцсон те одоо нэрээ тэгжүүл би хизээч хэлэхгүй юм чинь дуусахгүй шүү дээ. Ингээл одоо нэг хүн нэг шинэ ном гаргаад тэрийг уншихад би өөртөө мэдгүй юм зөндөл байдаг байхгүй юу те зөвхөн мэдлэгийн биш бас өөр дотроо те би хинбэ гэдэг нэрээ ингээл сэтгэл хөдлөлчин тэн дотор чи яванд нь гоё шинэ ном үзээ шинэ зураг дааш би танаа одоо гоё нэвтрүүлэлт ирэл тодорхой хэмжээнд би нэлээд сандардсан байна гэдгийг мэдлээ шүү дээ тэн зогсож байгаа сандраа те бясалгал хийгээд хайсны хард бясалгал хийгээд хараа би гайхах өчнөө хүнийг сургадаг хүн чи өөрөө бас ингэдэм юм ингээ хараад байна шүү. Яг ямар үед яг миний дээр сандарж байгаа юу өдөөгдөж гарч ирж байгаа тэрийг мэдээлэл өдөр болгонд юм болгоноос сурна шүү дээ те. Тийм болохоор би яг өөрийгөө олсон гэж хэлэхгүй гэвч ингэж би бол би гэж хэлж чаднаа. Тэр нь юу юм бэ гэхээр альва нэгэн хүнд одоо би өөрт чинь ч бай залуучууд ээжтэй ч бай авдаа ч бай өөртөө ч бай те би альва нэг юм батлах гэж ингэж нэг хичээхэ болчтой юм шиг байлээ. Одоо юу гэдгийг би одоо зөвшөөрч эхэлж байгаа гэсэн үг. Би одоо юу гэдгийг би айгу сайн хүн гэдгээ батлах гал хүмүүс чи ядаад байдаг шүү те. Би одоо айгу тийм мундаг хүн гээл батлах гал скул би амар муу гээл те би юу ч чаддгүй гээл те. Тийм юм альва нэгэн хүнд нэг юм батлахгүй би байгаа нь шүү дээ гэдгийг өөрийгөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг нэг юм доо. Тэгээд хүнтэй харьцахад их гоё байдаг байхгүй. Тэгэхээр амар юм шиг санагдаад байдаг шүү дээ. Та өөрөө сэтгүүлч мэргэжилтэй юу? Их тэр чинь их нэттэй. Ер нь хүн надаас асуудаг байхгүй юу? Ямар мэргэжилтэй гэхээр би их буруу асуулт тавьж байна гэдэг. Яг тэгвэл яриад байх юм бол дуусахгүй. Яг тэгэхээр миний төгссөн сургууль их олон л доо. Би чинь бизнесийн сургууль төгсөн бакалавр юу маань бакалавр дигри гэж ярьдаг шүү дээ. Бакалавр цол маань болохоор зах зээл судлаач гэж байгаа. Тэгээд дараа нь би чинь Сорбонд очиод нөгөө философч нийгэм судлаачаар болчихж байгаа. Тэгээд дараа нь би чинь Монгол Улсын их сургуульд гадаад харилцааны сургуульд олон улсын эдийн засгийн магистр цолтой. Тэгээд тэгэнгүүтээ Нью-Йоркт би чинь англи хэлний
заах одоо мэрэгчлээ англи хэлний TESOL гэдэг нэг тийм юу гэдэг шүү дээ. Тэрийг бас авсан байхгүй юу? Зэрэг байдаг. Тэгэл Английн Лестер их сургуулийн бас нөгөө юу бизнесийн англи хэлний мэрэгжилтэн гэсэн үг. Захиа яриад байл дуусахгүй. Өөргөө хүн ингээ хайсаар хагаад ихэнх хугацааг залуучууд маань алдаад байх шиг байна л да тийм. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрийгөө хайх нь зөв. Гэхдээ залуу хүн байхдаа бид нар ч өөрсдөө нэг удаан хугацаа өгч болохгүй. Жил ч юм уу те би ойлгож байгаа гэж хайрнаас хайрын цаг үстэй те тэрийг нэг удаашруулж болохгүй аль болохоор түргэнтэй жил ч юм уу макс 2 жил дотор л би яг энийг хийн гэж олж авах. Би таныг олон газар явсан болохоор 4 жил ихээр ингээд сураад яваад исэн байх л гэж бодож байна л да. Үгүй манай гэр бүлийн хүн юу гэдэг газрын тосны компанид зөвлөх хийдэг байхгүй юу? Тэгэхээр газрын тосны компани чинь одоо энэ тэмдгүүл ингээд газрын тос байдаг гэдэг бодвол тий. Тэгэхээр нөгөө томилолт аваад явдаг байхгүй юу? Тэгэхээр чинь би гэр бүлээ дагаалцууг явна шүү дээ. Тэгэхээр очихороо зүгээр сухар зүйлд суу. Атсан газар болгонд очоод нэг сургалтад аваад. Эрдэм шинжилгээний ажил хийхгүй мөртлөө монголчууд манаас ийш тийшээ маш их сураал яваад байна л да. Тэгэхгүй зүгээр нэг зүйлээ барайл явахгүйгээр их олон өсчээл тэгэл нэг сургууль төгснөрөө гайхуулаад тэгээд ирсэн чинь баг тэтгэврийн нас нь болчиход байгаа л нэг юм харагдаад байгаа. Тиймэрхүү юмнууд их харагдаад байгаа. Тэгэхээр тэр бол бас хувь хүнээсээ шалтгаална л да. Манай монголчууд яваад байдаг тэгсэн ирнэ нэг их ухаантай болж ирэхгүй жоохон тийм өрөж хийлдгээр жоохон өнгөрөө те англи үгээр хоёр үг холбодог болчингуудаа нэлээн бие тооцсон тиймэрхүү үзэгдэл бий феномен нийгмийн тийм нэг үзэгдэл бий. Бас сайн бас би олон дотор ч сайнтай муу байгаа шүү дээ. Тэгэхээр тэр залуучууд болохоор би хувьдаа бодохдоо хувь хүний өөрийнх нь сонголт. Та олон жил гадаадд явж байгаад эх орондоо ирээ соёлын шоконд оров уу? Үгүй ээ, яалаа гэж энэ ч одоо монгол хүн байна да. Их өөрчлөгдсөн шүү дээ. Ер нь бол сүүлийн нэг 5-6 жил байгаагүй юм бол баг соёлын шоконд орчих уу? Тэгэхээр би Монголдоо одоо бүтэн жил хугацаанд нэг ч удаа ирэхгүй байна гэсэн тохиол байж байгаагүй надад. Тий, дандаа ирэхдээ бүр удаа 2-3 сар. Одоо гэр бүлийн чинь хүн бол угаасаа гадаадд ажилтан байлаа шүү дээ. 2 хүүхэдтэй амт. Ягаад та заавал Монголдо ирж ажиллах гээд энд ирээ суурьшиж байгаа? Одоо тассан газрын даавуу зөөлөн гэдэг юм уу. Тэр гадаад орн чи сайхан юм үзлээ, сайхан юм харлаа. Гэхдээ Улаанбаатар минь л одоо тэгэл энд шүү дээ. Татаж гисэн Улаанбаатар. Тэгээ манай охин асуудыг надад айгүй өөрхөн одоо ч яг 14-т хамгийн дээрээ тавьсан байгаа байхгүй. Ээж таны хамгийн дуртай хоол юу вэ? Ээж таны хамгийн дуртай ном юу вэ? Ерөөсөө бүх юм л хамгийн штэ. Тэгээ хичээлийн дараад би хичээлээс нь авч явжсэн. Жижиг таны хамгийн дуртай хот юу байл гэж энэ газар зөө хичээл дээр нэг хотод орсон юм шиг байгаа. Тэгэхээр би Улаанбаатар гэсэн байхгүй. Тэгсэн чинь манай охин чи өөрхийг энд төрж өсөөгүй болохоро мэдгүй шүү дээ. Улаанбаатар уу. Тэгээ ойлгохгүй. Тэгтээ би тэр жоохон ч гэсэн хүүхдийн саналыг хүлээн зөвшөөрсөн дээ. Тэр хүүхд өөрхийнд над шиг өсөөгүй юм чинь те. Тэгээ би тийм ээ л гэсэн энэ ч одоо ээжийнх нь одоо гэр шүү дээ л гэдэг одоо. Сая сурвалжлага үзэж байхад зулаа асуусан шүү дээ. Энэ сандал дээр хэдэн монгол хүн суусан бэ гэсэн та олон бишээ гэж хэлсэн. Шинэхэн үйл ажиллагаа ихлэ шинэхэн байгаа учраас тийм байна. Эсвэл манай монголчууд яг энэ одоо таны хэлээд байгаа коучинг гэдэг байгаа. Энэ юм мэдхгүй учраас хандахгүй байна уу? Ягаад цөөхөн байгаа вэ? Магадгүй. Би бодохдоо ингэж бодоод байгаа. Одоо нийгэм хөгжин, хүн хөгжин гэл хувь хүн хөгжин гэл ингэж байдаг штэ. Тэгэнгүүт тулгуурч буй асуудлууд нь коучингийн шаардлага байхгүй байж магад. Одоо чинь коучингийн шаардлага гэдэг чинь юу юм бэ гэхээр мөнгөний асуудал биш тийм үү? Мөнгөнийч байж болно л доо. Гэхдээ ихэнхдээ яг хувь хүний хөгжил дээр ерөнхийдөө коучинг гэдэг чинь юу штэ? Таны далд потенциал, таны далд байгаа тэр гой нөгөө чадвар тий нөөц чадвар тэрийг гой өдөөж гаргаж ирдэг байхгүй юу? Тэрийг гаргаж өгснөөрөө альва таны асуудлыг тэр гой нөгөө гаргаад өгсөн гой потенциал биш тий тэрэн дээрээ тулгуурлаад шийдвэрлэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний ойлгож байгаагаар магадгүй нэгдүгээр их шинэ байж магад. Таны далд потенциал, таны далд байгаа тэр гой нөгөө чадвар тий нөөц чадвар тэрийг гой өдөөж гаргаж ирдэг байхгүй юу? Тэрийг гаргаж өгснөөрөө альва таны асуудлыг тэр гой нөгөө гаргаад өгсөн гой потенциал биш тий тэрэн дээрээ тулгуурлаад шийдвэрлэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний ойлгож байгаагаар магадгүй нэгдүгээр их шинэ байж магад. Одоо коуч гингүүд одоо юу вэ гэл тий одоо би хүн болгондоо тарлал юу гэдэг ингээл нэрийн утсан дээр чи коуч гэж бичсэн байгаа шүү тий тэр юу дасгалжуулагч гэж авчиалаад амдаа. Гэтэ одоо ажиллаад байгаа. Одоо янз янзын хил зүүж хүмүүсээс ингээл уцтаал асуугаал гуйгаал уулзаал тий энийг энтэй нэг гоё дүүцэх нэг гоё үг монгол хэдүүлээ олъё гэл тий одоо бол нөгөө менежментийг дэглэх вэ гэж гоё монголчилсан байсан шүү дээ. Тэр шиг магадгүй харин коучингийг яг ойлгох гоё дэглэх вэ их гоё тий тийм байна. Тэр яг нэг тиймэрхүү үг хайгаал байгаа бид нар. Тэгээд их шинэ байж магадгүй хоёрдугаарт бас яагаад байна л да. Хүмүүс чи их ингээд нөгөө яг иймэрхүү төрлийн
үйлчилгээ гэж үү те. Одоо сэтгэл судлал гэж болно. Хөгжөөд угаасаа удаан болоог байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс өөрсдөө онгойлох нь их бага. Нэгт ихэнх нь ингээд дотроо байх илүү дээр альва нэг асуудал болонгод фүм сууж байгаа л тэргээ шийдэл те. Тэгэхгүй одоо ч энэ хөгжөд байгаа орнуудад одоо хөгжсөн байгаа гэж хэлээ л да хэдүүлээ те. Хөгжилтэй орнууд гэж нэрлэлчээ. Тэр нь болохоор илүү open, илүү нээлттэй те. Хүүшээ би ингээд гэж те. Миний ажил дээр ингээд байна. Би өөртөө хажуудлынхаа хүүхэнтэйс амар хэрэгтэй. Тэр бас шашны чинь байж магадгүй байх л та. Тэр нөгөө сүмд ороод нөгөө ярьдаг штэ өөрийнхөө хийсэн муухай зүйлсийг මේ торны наа сууж байгаа нэг ярьдаг юм шиг байлаа штэ. Тэрнтэй адилхан хүнд бас сэтгэлээ уудлаа сурдаг бас тийм зүйл бас байж магадгүй. Манай хажуу болохоор дотгошны гэж хайжилчих байгаа юм чи тийм ээ. Өчигдөр ямар санда сургалага хийхгээ орцсон чинь яг энэ сандал дээр суугаад юу ярих уу гэсэн чинь чамд яг сая ямар проблем асуудал тохиолдов чи яар гэсэн аахгүй юу? Ярих гэсэн чинь юу лээ? За замын төвжирлээсэн гэж хэлээгүй шүү. За уучлаарай би жоохон ингэ ярьж өөрөөр ярьж чиж байгаа. Одоо яар гэж. Би тэр чинь шууд ингэ гарцыг олж өгнө гэсэн чинь замын төвжирл гэсэн. Замын төвжирл яасан? За замын төвжирсэн чи угаас тэрийг мэдчихсэн. Чи яаж ажиллаад төлөвлөх ёстой байсан? Тэгээд төвчирснээрээ чамд өөр ямар асуудал учраад байгаа гэсэн чинь би хариулж чадах айц. Бүх юмыг нөгөө муу замын төвчрэл рүү хийсээр хагаад өөрөө тэрэндээ нэрвддэг. Яг үнэ зулаг ингээ ярьж хад би юу ойлгож байна вэ гэхээр би заримдаа яг юу болохгүй байгааг өөрөө ойлгохгүй байхгүй юу. Өөртөө мэдэхгүй учраас жишээлбэл танд нээж ярьж мэдэхгүй байхгүй. Айгу олон юм таарлаад байж бид нар амт өглөө осоо шүдээ угаас ахуулаад ороо унт хултлаас айгу олон информац бид нар авч байгаа штэ. Тэгээ тэрийгээ ерөөсөө нэг чиглүүлж амжидаггүй. Ерөөсөө тэгэл тэр олон информацийн дундаа л ингээл амьдраад байгаа байхгүй. Коучинг хэрэг одоо та намайг миний коуч болооч гэдэг хоёлоо би таны коуч болох юм бол би тань тэрийг тайван тунгаан бодоод өөрийн тань дотор байгаа нөөц болцоог бас гаргаж ирээд болоод байгаа асуудлыг чинь нэг өсөндөө их боддоор тодорхой объектив гэж ярьдаг штэ айгу бодит тийм өнцгөөс харах нөхцөлийг чинь бүрдүүлж өгнө гэсэн үг байхгүй юу. Тэгэхгүй та өглөө осоо л ингээл нөгөө юмд ороод ингээд талаач тэг зав байхгүй. Тэгэхгүй яг та одоо миний тэр нэг зуртар гарс өрөөнд ч ингээ хойлоо суух юм бол тань тэгэх цаг чинь байна гэсэн үг байхгүй. Тэгээ ганцаараа биш надтай цуг байна гэсэн үг. Тэгэхээр чи хойлоо за юу нь болохоо хэлсэн баа ингээл нэг алхмаар. Тэгэл тэр чинь нэг өдрөлөө Тэгэд маань асуух магадгүй их гайхалтай асуулт гэж болно шүү дээ. Юуны юм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би бол би гэдэг нэг талаараа өөрхөн тэр дотоод ертөнцийг олсон те. Би ер нь юу хийж чадах юм? Би ер нь яах ёстой гэдгийг олсон хүн болов гэж бодож байна. Тэгвэл энэ нийгэмд өөрийгөө олоогүй зөндөө залуучууд байгаа. Тэд нар танд юу хэлэх вэ? Яаж би өөрхөн бийг олох ёстой вэ? Хайгаад ээ. Сайн хаа. Тэгэхээр сайн хаана гэдэг юм бэ гэхээр ном сайн уншицгаа ахмад хүмүүсээс бидрээс чи арай жоох илүү амьс хэлээ зүнэс чи нэр юм мэддээ шүү. Өвөө эмээгийнхаа үгэнд ор, багш нарынхаа үгэнд ор, ном уншицгаа гоё юу гэдгийг те аль болохоор зөв юм л яваад бай. Зөв юм руу яваал ах юм бол зөв тийшээ л явна гэсэн үг. Тэгэл хайгаал ном уншаал байвал олно штэ. Танд маш их баярлалаа. Шинэ жил болж энэ та хүмүүст бэлэг үгээ гэж бодоод. Надтай шинэ жил ортч байгаа юм шиг. Тийм шүү дээ. Та нар бэлдэж байгаа юу? За шинэ жил угаас хийгээд эхэлсэн байгаа шүү. Оо за. Надтай цаг оролцож байгаа бас хүмүүс байгаа байлгүй те. Та нар энийг дамжуулаад та нарт чинь би болохоор өгсөн шүү дээ те. Тийм. Надад дамжуулаа өгсөн. Тийм те. Энийг болохоор нөгөө надтай адилхан энэ танад зочид болж байгаа хүмүүс манай сэтгүүлийн хамт олноос дамжуулаад өгчихгүй. За баярлалаа. Тэгэлгүй яах вэ? За баярлалаа. За баярлалаа. Эргээд уулзцгаая. Тийм ээ, эргээд уулзцгаая. Өөрийгөө яаж болох вэ гэсэн чинь ер нь хайгаад л гэсэн зөвлөгөө өгч. Энэ явж ер нь хамгийн зөв гарц байх гэж би бас бодлоо. Хайсаар байгаа дуусах вэ гэж би заримдаа. Энгүүл чи өөрийгөө олно гэсэн тийм. Гэтэ нөгөө зарим үзэгчдэд бас онцгой хариулт байж магадгүй шүү дээ. Нэх гоё юм хэлээд өгөх байх гэсэн зүгээр л өөрийгөө хай гэж. Бэлэн юм ингээд ягаа сурцсан хүмүүс. Бэлэн юм аваа сурцсан бас тийм тохиолдол бас байна. Хайгаад болохгүй бол одоо тэгэл олж өгтөн туслах нь шүү дээ. Тэ? Нөгөө хайвал олон тогшуул онгойно гэж үг байдаг шүү дээ, тийм ээ. Тэр шиг л. За зүүн жигүүрийнхэн дараагийнхын нэг шууд. Жахагийн зочин. Тэгэхээр одоо миний зочноо өөрөө хэлж болж ах шиг байна. Тэгээд энэ зочноо бас яг Герман руу явахын өмнө амжиж бас өрсөндөө маш их баяртай байгаа. Тийм тэгээд наран чимэг гэдэг их мундаг бүсгүй байгаа. Эхлээд урьдчаад тэгээд хэдүүлээ танилцуулъя гэж бодож байна. Тэгээд наран чимэг гэж байгаа. Тайлснаа орч байна. Наран чимэг. Сайн байна уу та? Сайхан үлдэж байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Миний зочин. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа.
Тэгээ магадгүй өнөөдөр бид баг зэрэг хүнд хэцүү мэт боловч үргэлж манай нэвтрүүлэг тийм байдаг шиг гэрэл гэгээтэй зүйлсийн талаар ярилцах болно. Тэгээд эхлээд зочныхаа талаар илүү мэдээлэлтэй болохын тулд сюжетийг сурвалжлагыг хамтдаа үзье гэж бодож байна. За, сурвалжлаганд анхаарлаа хандуулъя. Сайн бацхан үзэгчтэй сайхан бүхнийг түгээд сайн үлсийг дэмжин ураатай дөрөв өрлөг нэвтрүүлэг маань нэвтрүүлгийнхаа зочдыг эрэлхийлж одоо хайж явсаар байна. Тэгээд бид одоо яг энэ удаагийнхаа дугаарын зочныг өрөхөд бэлэн болоод байна. Ингээд хэлээ татгш орцгоё. Сайн бацхан уу? Сайн байна уу? За, энэ өглөөний мэндийг хүргэе. За, шинэ өглөөг яаж эхлэв? Тэгэхээр завгүй л таныг олох гээд бас их л олон хоног явах завгүй л байдаг бололтой. Өглөө гарч гүгээл шөнийн бороо хоногтой гэртээ ороод тэгээд яв. Юу хийгээд юм завгүй байна? Ном гаргахад их чинь юм. Харин сонссон л да бас энэ номтой холбоотой л бид амьд явах виз ямар гоё нэртэй юм бэ тийм ээ. Олон хүмүүс бас наран чимэг хичээг бол яг Facebook хэмжээнд ч юм уу те зөв одоо өөр талаас нь бол мэддэг баг. А яг найзын хувьд бас та цөөхий дүүгээр дөрмөж хэлэхэд юу гэж хэлэх вэ? Одоо өнөөдөр ингээд миний хажууд сууж байгаа наран чимэг бол эрүүл хүн шиг харагдаж байгаах мэдээж сайхан ингээд сууж ин гэтэл энэ хүнийг энэ одоо найз нөхд нь бол мэдж байгаа. Нэг юм л болж харсан. Яаж хүн өвдчөөд яаж ингэж амьдрах гэж тэмцдэг. За да ялангуяа ингээд аюу их хүн өвдөж чинь. Тэгтээ тэр өвчнгөө өөрөө өөртөө дотооддоо ингээд хилээд өөрөө шаналаад өөрөө гэр бүлтэйгээ зовоод шаналаад байж байгаа бол мараагийн хувьд бол энэ одоо зовлон шанал мэдээж өөрт нь байгааг гэр бүл өрөөхт найз нөхдөд зовоочихгүй юмсан. Хажуудаа байгаа бас хүмүүсийг ингээд энэ өвчнийг яаж даван туулдгийг харуулчих юмсан гэл нэлээх тэмцэж байгаа. Ийм л хүн. Тэгээ би хүмүүсийг ч бас боддгийн. Ер нь бол нөгөө дотоодосоо гэрэлтэж дотоодосоо ингээд сайн сайхан бодож яваад тийм ээ. Би идэгнээ болно бүтнээл гэдэг юм бол манай нараа бол ер нь би идэг чинь гэж их найдаж байгаа. Хүний хувьд бол одоо аргагүй Германд олон жил сургууль соёл төгссөн нөгөө бакалавр докторын хийсэн гэдэг шал өөр юм байлаа. Цаг хугацааг яаж барьдгийг, яаж хүн үнэнч байдгийг, яаж хүнийг олж нөхөрлөж нөхөрсөн найз нөхдөдөө яаж харилцдгийг, яаж хамгаалдгийг, яаж ухааруулж, тэнхрүүлж бас соён гэгээр үлдгийг гэдгийг одоо энэ хүнээс бол үзэж болно. Нараатай уулзсанаас хойш бас амьдралыг их өөр ертөнцөөр өөр өнгөөр харах юм байна гэж бодсон. Их өөр өнгөөр хардаг. Ямар ч сайхан үг, ямар ч сайхан одоо мөнгө, ямар ч сайхан одоо юу гэдэг юм бэ өнгөрөл бахархлыг хүний одоо сайхан сэтгэл хүний одоо бие гэж олж авсан тэр одоо найз нөхдийн харилцаагаар бол ерөөсөө зүйрлүүлэхгүй гэж би ойлгосон. Да ялангуяа эмэгтэй хүний амьдрал гэдэг бол хичнээн олон бартааг туулж хичнээн олон унаж босож өвдгөө ингэж бид нар ингэж арчиж урагшаа хичнээн тэмүүлж яадаг гэдгийг бол эмэгтэй хүн л мэднэ. Тэрийг бол яг хажууд сууж байгаа заримдаа юм нөхөрч бол мэдэрдэг юм да. Энийг ингээ хэлчихэд бол эр нөхрүүд нэг үгүй гэхгүй л баг. За маш их баярлалаа. Тэгээд бас таны энэ юунит гэж эрхлэн гаргаж байгаа бас энэ ном эргээд маш олон энэ өвчтнөр шаналж буй хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл асааж итгэл урмыг өгөх байх гэж ингэж найдаж бид бас наран чимэг хийж байгаа энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. Ингээд та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр миний хувьд бас нэгэн том зөрөгтэй шийдвэр болов гэж бодож байгаа л да. Яг тэгэхээр бас яг өөрийнхөө түүхийг олон нийтэд дэлгээд те. Тэгээ маш олон хүмүүсийн бас сэтгэлд тэр гэрлийг авчрах гэж байгаа. Өнөөдөр хорт хавдар гэдэг бол бас тэгэхээр аимшигтай өвчин гэдэг хүм болгон мэдж байгаа. Тийм. Тэгэхээр бас ягаад яг энэ олон нийтэд бас энийг дэлгэх болсон те. Дээр нь бас энэ номныхаа утга учираас эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. За ер нь би энэ номыг бичих учиршилтгаа маань юу байсан бэ гэхээр би бол өөрөө 5 хүүтэй одоо хантайгаа ингээд 7 ам бүлтэй одоо 7 тий гэр бүлийн гишүүдтэй ам бүлтэй амьдарч сайхан жаргалтай амьдарч явсан үед би зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж. Гэтэл өвчин гэдэг бол хэлж ирдэг. Эцэнт бол бид нар сигнал дохоо мессеж өгч ирдэг. Гэтэл нөгөө монголчууд маань болохоор би энэ дэр нэг жижигхэн бэсрэг өгүүлэг бичсэн байгаа. Бас өөрийнхөө номон дээр гүргэр Монгол гэж. Бид монголчууд маань өөрсдөө гүргэр хүмүүс эд юм. Ер нь үндэсний тийм национал тийм үзэл бодол цусны Чингис нэг гүргэр тийм ээ нөгөө Чингисийн Монгол гэж ярьдаг маань үндсэндээ гүргэр Монгол эд юм. Тий. Дохог сонссон ч үл очоодаг. Хайхардаггүй. Хайхрамжгүй ханддаг. Тэгэхээр би энэ дээр юу тусах гээд байгаа гэхээр хүн өөрийнхөө үхлийг мэддэг.
үхлийнхаа цэгийг мэддэг, үхлийнхаа хугацааг мэдж амьдарч явах хугацаанд тийм ээ. Би хэн бэ? Бусадад юу өгүүлэх ёстой юм бэ гэдгийг тэр үхлийг мэдэрч амьдарч явах хугацаанд одоо битсэн миний одоо өчүүхэн жижигхэн сэтгэлийн эмоцоор гарч ирсэн энэ бүтээлэл нэгтгэгчл олон түмэнд таниулах гэдэг юм л та. Тэгэхээр ер нь хүн өөрийгөө чи за наран чимгээ 12 сарын 16-нд үхнэ гэдгийг хүн мэдсэн тохиолдолд хүн яаж амьдрах ёстой юм тийм ээ. Тэгэхээр тэр бол аимшигтай үг. Хизээч өөрийгөө үхэхгүй л гэж явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл чиний үхлийг хүн зарлчаад оншиг чинь тодорхойлчаад явж явах тэр аимшигтай тэр тодорхой цөөхөн хугацаанд амьдарч явахдаа хүн юу боддгийг, ямар зовлон шаналлыг ардаа туулж өнгөрөөдгийг, үр хүүхдтэй юу үлдээмээр байна, үр хойч үедээ юу гэж хэлмээр байна тийм ээ. Бусад улсуудад амьд байх хугацаанд хүн шиг энэ хорвоог яаж өнгөрөх ёстой юм гэдгийг талаар би бичмээр санагдсан байхгүй. Тэгэл өдөр тусмынхаа постыг ингээд явуулаад яг би ч одоо урд нь бол тийм амар фэйсбુક ч байсангүй л дээ. Нэг сургалт явуулаад ингээд фэйсбүүкээр зар мараа явуулаад байжсэн. Сүүлдээ нэг герман дэмжлэгэнд яваад нэг жил гарсан хугацаанд улаан фэйсбુક ч боллоо л да тий. Тэгэл ганж ахлан бусад улсууд хамгийн ойрын найз чинь тэрлээ байх боломж нь тэр. Тий, найзлаа. Ингээд фэйсбુક гэдэг бол бас цахим ертөнцид их олон түмэнд үгээ хүргэж болох болцоотой тийм нүүр хуудас байдаг юм. Ингээд нүүр номынхаа найзуудад өнөөдөр бас талархаж байна. Тэгээд тэр хүмүүс намайг энэ их олон сайхан хүний үгийн одоо үг бол хүнийг алддаг, амьдруулдаг тийм ээ. Тэгтэл тэр олон сайхан хүмүүсийн үгээр би өнөөдөр амьдраад босоод үхлийн хар ирмэг дээрээс буцаж ирлээ л дээ. Тийм учраас би энэ амьд явах виз гэдэг номоо ингэж нэрлсэн. Яагаад тэгэхээр би өнөөдөр бол амьд явах визээ авчаад сууж байгаа юм баггүй юу? Бүтэн жилийн хугацаанд одоо үхэл амьдралын заг дээрээс тэмцэж байгаа өнөөдөр буцаад одоо амьдрах тийм ээ визээ ямар нэгэн хугацаагаар сунгуулчаад ингэж сууж байгаа юм байна. Тэгэд энэ тухайгаа л одоо ерөнхийдөө өдөр тутмынхаа өөрийнхөө сэтгэлийн эмоцоо бичиж үндсэндээ бараг захиалгач гэх юм уу тийм ээ. Миний фэйсбүүкийн найз нараагчээ та наатаа нэмэгтгээд нэг гоё ном болгоотгооч гээд ингээд тэдний хүсэлтэй өнөөдөр ном ингээд бүтээгээд тэг өчигдөрхөн мөнхөг үсэг компани ингээд хэвлэлтэнд оруулчихад тэгэл явж. Ингээ амьдрал дээр харж байхад миний эргэн тойронд ч юм уу жишээнүүдээ бодиттой жишээ ярих юм бол хор тавтартай гэсэн тэр оншийг сонссноос хойш эвлэрчдэг юм билээ л дээ. Эвлэрэх үе вэ, эвлэрэхгүй үе вэ, тэмцэх үе вэ, тийм ээ? Бас бууж их үе вэ. Энэ их асар удаан хугацаанд үргэлжилж штэ. Хүний сэтгэл гэдэг бол ер нь хүн тэгээд одоо сэтгэлийн амт юм да. Хүн хүйе нараа ихч та юу юм хачийн мэрэд байгаа юм бэ? Та амьдрнаа гэхэд бол маргааш нь би амьдрцсан юм шиг явдаг. Тэгтэл нэрээ наад чи амар шүү. Ингээ манай нэг тийм хүн өгцөн шүү, ингэсэн шүү гэхэд яана би одоо маргааш өгч юм болоо, нөгөө өгч юм болоо гэдэг ингээл бодож явдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө хүмүүсээ нөгөө дашвалуур ахын хэлдгэр тий амьдтай бие биенээ хайрлаач, алив сайхан үгээ хэлээч гэдэг л тэр ертөнцийг л бид нар биеиндээ бий болгох хэрэгтэй юм л да. Тэгээд би бол энэ номыг яах гэж утсан гэхээр эхлээд бол нэг ном бичиж гэсэн санаа бол төрөөгүй. Өөрөө нөгөө жоохон бахтаа нэг жоохон толгой алддаг хүүхэд байлаа. Бас тоон их мундаг хүүхэд байлаа нөгөө яруу найрагч худан нэг удаа нэг хэлж ирсэн. Тоо их мундаг боддог, толгой алддаг хүмүүс бол жоохон юмтай хүмүүс гэдэг шиг. Тэгэхээр надад бас нэг жоохон юм байдаг юм шиг байна. Яагаад тэгэхээр би их тоонд их мундаг хүүхдээсээ 10 дугаар анги алтан медальтай төгссөн. Гэтэл бас тэр хооронд нэг жоохон толгой холбоод хүн яжилж шогтлсон ч гэсэн нэг толгой холбоод явцдаг хүүхдээсэн байхгүй юу. Тэгээд ингээд хулангийн хэлээр бол тийм жоохон юмтай юм шиг байгаа. Тэгээд тэр юмаа өнөөдөр л гаргах гэдэг юм. Тэгээд ингээд нэг ном бүтээлээ, зохиолоо. Тэгээд энийг бол ерөнхийдөө бас нэг буян. Нэг мод тарих хэвээр ингээд 10 жил байхдаа зөндөөл мод тарилаа. Бахан мод тарлаа нэг буянгаа бүтээлээ. Тэгээд одоо ном бичлээ. Уушаад өгөөч. Гүргэр Монгол гэдэг бол нөгөө нэг бөхчүүдийн нэг онгоогоор яшиг утгын ярьцыг ихчээр юу гэхээр бид нар бол өнөөдөр цусны дутмагшил буюу анемия гэдэг өвчин тий өнөөдөр айгүй чимээгүй тахад байдаг юм байна. Энэ бол нөгөө хор тавтарч их үүсэр байдаг юм байна. Яагаад тэгэхээр цус дутагдаад яваад байдаг. Цус нөгөө өөрийгөө төлжүүлж чадахгүй болоод ирэхээр эдгнийхээ функцэнд нөлөөлөд эдэг үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Ингээд эдгний эсийн хавтар гэдэг үгсдэг байхгүй. Би тийм онцтой явж байгаа юм. За тэгтэл Монгол улс даяар одоо ялангуяа бидний 60-аад оны төрсэн хүмүүс болохоор юу гэхээр Монгол улс даяар бараг 2 хүний нэг нь нөгөө вирус гепатит буюу шар өвчнөр өвчлөсөн байдаг. За энэ нь бол ингээд гадны аюул олон хүчин зүйлсүүд нөлөөлөд элэгний хор тавтар бий болдог байхгүй. Тэгэхээр энийг бол ер нь би энэ намайг юу гэж нийгэмд бусад мессеж өгөх гэж утсан гэхээр ерөөсөө хэрэг өвдөөгөө байх юм бол өвдөхөөс урьдчилан сэргийлж чи хүмүүсээ.
Тийм ээ. Нөгөө өвдөлт гэдэг бол дандаа сигнал тохиолдолд ирдэг учраас өөрийнхөө төлөө анхаарал хадамж тавиач. Тий? Гэдэг л бос тусууд мессеж өгчөд бичээд байгаа юм л да. Тэгэл өөр нэмжин байх хэрэгтэй юм байна. Хүн өгөхийн өмнө хичнээн их юм боддیں۔ Тэр хүн хооронд тийм ээ. Би ч одоо ер нь өгөх нэ гэж бодоод ирэхээр маш их юм бодод юм байна. Тэр хооронд л одоо би хүмүүсийн төлөө юу хийж амьдрав, өөрийнхөө төлөө юу хийж амьдрав, энэ болгоныгаа сэтгэлийнхээ эмоцоор дотоод сэтгэл зүрхнээсээ урсгаж гаргаж ирсэн тэр үг өгүүлбэр болгоно эмхтгэл өнөөдөр ном болголоо л да. Тэгээ бодохоор чамлалтаа санагдсан уу тань? Тэг айгүй сайн санагдсан. Үхэл чи эрэлгийн илчээ над руу илгээвүү гэд яг л тэр үедээ л бичсэн шүлэг юм шиг байна л та. За би ингээд яг оншоо сонсонгуутаа 2 жилийн өмнө сонсон. Тэгээ надад 1 жил хагацын амьдрал байгаа гэдгийг би герман эмчнээс мэдсэн. Тэгээ хүн яг цаазын тавцсан руу тийм ээ тэр одоо цаазын одоо бид нар нэг кино үздэг шүү дээ. Ингээ гогцоо ингээд одоо дүүс дүрийн гогцоо руу туугдаж явах хугацаанд л юу бодогддгүү гэдэг тал дээр л тийм ээ энэ эмоц гарч ирсэн. Тэгээд би энэ үндсэндээ бол ялын одоо юугаа уншуулчад явж байгаа үедээ л тийм ээ битсэн шүлэг байгаа. Нулимстай битсэн шүлэг гэж. За энийг та бүгд уншиж өгье. Үхэл чи эрэлгийн илчээ над руу илгээв үгүй дээ. Би түнд чинь хаалгаа тайлахгүй эрт байна. Үрсэн өсөж том болохыг нь үзмээр байна. Өрх толгойлж амьдрал зохиохыг нь хармаар байна. Ачлалтаа элбэрэлт дээжийнхээ өмнө ормооргүй байна. Амьдаар нь дээлтэн тэднийг хатаамааргүй байна. Амьдралд нь нар болж ирсэн ганцхан охин өрнө шүү дээ би. Амандаа хүлэх шахам тэд намайг эрх танх өссөн шүү дээ. Хантайгаа цайгаа хувааж өтөл буурал болтлоо жаргамаар байна. Хавартаа модд нахаалж намартаа шууд буцахыг олон жил хармаар байна. Халуунт халж хүүтэнд хөрж хамтдаа тулсан амьдралаа хаяад явхад хайран байна. Би зүрхлэхгүй. Нарт хороогийн жамаас би ганцаараа гажихгүй. Насны минь тоог үүсвэл нэг л өдөр буцна. Тэр цагт чамтай би нүр тулна бах. Тэгтээ чамаас айхгүй бүгард. Цаг нь нэрвэл би их дэлхийхээ хөрсөнд. Цагаан сүүний тусал мэт шингэх болно. Цайвар цэнхэр өнгөтэй турхин яргой болон цасан доороос хавар хавартаа дэлгэрнэ би. Түмэн бэрийн тэртэх гүн огторох үед түгэн анивч хотдын нэг нь байх болно. Өглөө болгон мандах нарны цацраг бүрээр дамжуулан үрстэй хайраа илгээж ерөөл айлтгах болно. Хүсэл мөрөөдөл минь хязгааргүй хийх ажил ариун байна. Хүний энэхэн оршинд амьд явах амьдрах сайхан байна. Үхэл чи эрэлгийн илчээ үтэр түргэн эндээс буцаа гэж тэг ийм шүлэгдсэн. Таны одоо визний хугацаа нэлээд олон жилээр сунгагдсан байгаа гэж нэлээд олон жилээр сунгагдсан. Тэгээ ингээ бүтэн жилийн эмчилгээнд явлаа. Тэгээд тэр бүтэн жилийн эмчилгээнд яваад ингээд ерөнхийдөө бол эмчилгээнийхээ ард гарчлаа. Нэг талынх нь ард гарчлаа. Инхээр нөгөө амьд явах виз гэдэг юм а би бол үндсэндээ сунгачлаа гэж боддог байна. Ингээ сунгачаад тэгтээ энэ хооронд үхэлтэй эвлэрнэ бас. Хүн эвлэрнэ. За би ч ер нь үхэж байгаа юм байна гэсэн бодол аяг төрдөг байхгүй. Тэгэд энд нэг үхэлтэй эвлэрээд буцав гэдэг бас нэг шиг тий. Бичлээ л дээ. Тэгэд нөгөө хүний газар, гүний нутаг тийм ээ. Хань ижлээсээ хол, үр хүүхдээсээ хол, эх орноосоо хол, найз нөхдөсөө, элгэн содноосоо хол ижи аав минь энд байж гэдэг тийм ээ. Их хотын бодогддог үнтэй. Тэгээд тэр үед бол хүн яг сэтгэлийнхээ эмоцыг гаргаад тухайн үед гомдсон одоо барьсан бүх юм гаргадаг л да. Ямар нэгэн том зовлонгийн ард хамт байгаа гэр бүлийнхэнд их айхтар том өстэй аюулын харамт шиг тийм дэлдээд тэнгүүдээ нөгөө фэйсбүүкээр ч намайг ингэдэг гинэ. Хөө нараач гэл ингэсэн чинь амар хорт авдар мавдартай. Айгүй их өвчтөй өнгө гэсэн чинь би ч айгүй олон янзын париктай дөрөв ганц ахын би гавж харуулсан байхгүй. Дөрөв янзын париктай харагдахаар ерөөс их өөрөө их дэгжин ганган. Тэгээ анх уулзахад хүртэл ингээд париктай байж ирсэн. Тэгээд ингээд яг авсныхаа дараа парика ингээд аваад бид нэр ярилцаа суусан л да. Тэгэхээр бас яаж ийм сайхан өөдрөг байдгийг тэр айхтар сэтгэлийн шанал тэр бол бас асуумаар л зүйлүүдийн нэг юм шиг санагдаж байна л да. Тийм мэгмарж үгээд миний багын нэс тэр нараа чи ер нь айгүй цоглог хүн шүү дээ. Тэгэхээр хүн ер нь өвхөн хөхтлээ цоглог гялгар байх хэрэгтэй маа гэж хэлсэн байхгүй. Тэр үг надаас ерөөс гардггүй. Тэгээд би ер нь өвхтлээ гялгар байх хэрэгтэй байна гэж бодогдоод тэгээд дөрвөн янзын париктай юм богинохон ингээд ус мурттэй тэр мэрийгээ зүгэл ингээд фэйсбүүк зураг авахлаа тавиад идэг. Тэгсэн сүүлдээ бас айгүй юм хүн чинь айгүй сони юм билээ шүү дээ. Фэйсбүүк дотор
надад зүгээр 5,000 одоо 5,000 найзаар хязгаарлцдаг тий. 5,000 найз байдаг мөртлөө 5 ингээд нэг жоохон хар буруу тийм санаатай юм уу хачин сонин үний үг хэлдэгэнд гомддог хүн. Хүн амьд явах гэж ингэж тэмцээд байхад намайг яагаад ингэж аамалаа гэж боддог. Тэгтэл нэг хүн надад ингэсэн. Энэ их юм гоё хүүхэн хавдар мавдар яриад худлаа бичээд байх юм. Өөрийгөө рекламдаад байх юм гэсэн байхгүй тийм. Шоу хийж ингээд тэр мэрэнд ямар хідэн хоногоор гомдвоо би тий. Тэгтэл айгүй олон талаас нөгөө 5 твээс найзууд холбогдоод нараа бити тийм үгийн тоо чи ч өстой гоё хүн шүү дээ. Чи ингээд амьдрын шүү дээ гэхээр нөгөө ганцхан хүний тэр муухай үгнээс илүү дахиад 1000 хүн миний ард тий. Ингэж хэлэхэд босоод л ирдэг юм билий хүн. Хүн нөгөө өдөр тутмынхаа амьдралд үр хүүхэд хоол унд тий. Гэл тэрнийхээ төлөө яваал ёо ядарч जैन зовж जैन гэд ингэдэг хүн яг өвцөө байна амьдралд би хайртай амьдрал ямар гоё юм бэ гэдгийг илүү их мэдэрдэг баха тий. Ер нь тэгтээ хүн ингэдэм бэ заавал од байх албагүй заавал тэр эд материалаар одоо элбэг дэлбэг шуналтай тийм ээ. Тийм одоо баян дарган байх албагүй. Ерөөсөө л би энэ номороо энэ юугаараа ямар мессеж хүргэх зорьсон гэхээр хүн ерөөсөө л амьд байх жаргалыг амьдрах сайхныг мэдрэх хэрэгтэй юм байна. Би гудамжны гуйлагч байж болно. Гэхдээ надад өнөөдөр амьд явж байгаа л миний жаргал ахгүй. Та одоо өөрийгөө те өөрийнхөө төлөө амьдрахын төлөө сайн сайхны төлөө тэмцэх хэрэгтэй байхгүй. Тэ. Тэрс манайхан ч цусны дутагдaltaй тайрантай. Тийм хад. Манайх ч гэсэн хавдартай шүү дээ. Зүгээр дажгүй яваад байд ингээд би нэг тайвшруулад байдаг. Тэр биш. Харин тий. Одоо тэгэхээр энэ хавдар гэдэг үгнээс хүн цочгоо болцсон байна. Одоо айхаа болцсон байна. Хавдар бол бүр төрөлхийн болцсон байна. Олдмолоосоо илүү тийм ээ. Ерөөс өнөөдөр төрж байгаа хүүхд хүртэл хавдартай гарч яараа хүүхд. Тийм. За тэгэд энэ нэг шүлгээ зөвөр уншаад өгчээ. Үхэлтэй эвлэрээд буцав гэд нэрлэлцэн. Хаяа би чамтай эвлэрнэ. Халуун нулимсмын тэгэхэд л хансна. Бодолд хургасан сүудэр мэт болзоогүй байхад хурц ирэх шиг. Өөрийн гэсэн бүгдээ орхиод өөр ертөнц рүү ч нодъё. Харин чи үлдснийг минь оролдохгүй хагацл надаар дуусна гэж амлаа. Үйлдэл хороогоос бүгд л цувран үгээж хэлж амжилгүй оддог нь олон. Хүлээлгийн өрөөнд байх хооронд хүссэн болгоно амжуулаад авъя би. Бүгдийг нь би амжуулж авчихад бүвэн дууга өрстэй ганцхан аялж хий. Хацраа ижидээ нэг л өнөрлүүлчихэд ханыхан гарыг атгахчаад ирье. Байз. Би чинь юу гэж хэлчихнаад би сэтгэлээ хямрааж эхлэв. Тэгж ярихгүй хөө хоол хэвтэн. Төвчээрэ барагдтал тэнхээгээ тасартал үзнэ чамтай. Уучлаарай. Намайг бууж өгнө гэж баярлуу чи. Найдвар надад байгаа цагт амьд байх болно би. Нар мандаж өглөө бүр шинээр эхлэхийг харна би. Надад хайртай бүхний төлөө би амьдрах болно. Үй орон гарын хүн шиг нэг бууж өгөөл нэг буцаад тэнцэн. Гэхдээ та эвлэрэх гэж тодорхойсон. Надад бол наадахнаас ч их том зориг. Гэхдээ үхэлдээ эвлэрээд буцав гэж байгаа байхгүй 3 цаг тавьчаад эвлэрэх үе байдаг. Тэгэхдээ үгүй би өхгүй л. Та ерөөсөө шүлгээ бичиж явахдаа л ботсон биз дээ. Заавал ийм зүйлийг бас асуумааргүй байна л да. Гэхдээ бас танай гэр бүлтэй зөвхөн та хортой өдөртэй биш гэдгийг би бас мэдэн тэ. Тэгэхээр өөр бас нэгэн тулсан том одоо ард нь гарсан том зүйл байдаг. Зүгээр би бол 5 хүүтэй хантай эцэлтэйгээ сайхан амьдарч байгаад миний 2 дахь хүү маань бас өнчин тэрхний хавдар гэж хүсэн шансан. Тэгэхээр надаас өмнө 4-5 жил өмнө. Тэгээ тэрнийхээ ард гарсан л да. Тэгээ би бол өнөөдөр өөхөх бол юу ч биш. Ижи хүн их хүний сэтгэлд бол өөр юм гэдэм билээ. Хүүхдийн өмнөөс би өхмөр санагдчихсан зөндөө би. Гэтэл миний хүү өвчлсөн, айгүй өндөр өвчлсөн. Оюутан байсан. Нүд нь хараагүй болсон. 2 сухтай ихтэй одоо нэг хүүхэд би л дээ. Тэгээд өнчин тархины хавдар гэдэг онцлогдоод хүмүн 2005 онд. Тэгээд яг би нөхөртөө хамтайгаа ажилтайгаа Герман улсад 10 гаруй жил сурсан, төгссөн. Тэгээд бас л контактцул би олон хүмүүстэй байдаг учраас тэгээд би тэд бол хүүхдээ бол ямар ч бас нэг 2-3 жил эмчлүүлээд ард нь гарсан. Одоо хүмүүс сайхан эрүүл сарвал болцсон. Тэгээд хүүгээсээ улбаалаад би яг бас Монголын хүүхдүүдэд өнөөдөр манай Монголын төр засаг эрүүл мэндийн систем янз бүрийн юмд одоо ерөөсө бодлого засвалт алдагдсан байж штэ. Герман тэгтэл өнөөдөр цагаахаа хатаархалт төрдөг те. Хүүхдүүд өвдөж जैन, хүн өвдөж जैन.
Гэтэл өнөөдөр тэр нийгэм, тэр төр зэсэг нь яаж анхаарч байна? Монголд бол тийм алга. Өнөөдөр ерөөсөө л өнгөтэй хүн амьдарч штэ. Бусад нь бол тэгэл үхлийнхаа нөгөө над чиг үхлийн оншоо сонсчоод үхлийнхаа цаг хугацааг мэдэрч тэр орон дээр шаналж байна. Хэзээ үххийг мэдчихэж штэ баг. Тэгтэл хүний үр хүүхэд үххийг эцэг эхнүүдээр харна гэдэг ямар айхт шаналтай байдаг. Яг эцэс тэрний хажууд харин би өөрөө үхэж байгаа нь бол баг ямар ч проблем биш байгаа байхгүй. Тэгээ миний урилгыг хүлээж авсан танд бол маш их баярлалаа. Олон хүний зүрх сэтгэлд гэрлийг асааж өнөөдөр яг тэр үхэлтэд тулгарчхаад эргээд одоо буцаад түүнийг ялан дийсэн хүн юу боддог талаарх бас тэр номыг та бичиж гаргасан байна. Энийг зөвхөн бас хор тавдартай гэлтгүү. Хүн болгон бас хүмүүс зориулаагүй байх л та. Тэрнээс наан урсан сэргийлэх ёстой хүмүүс л. Урсан сэргийлэх ёстой. Хэрв жоохон өвдөх юм тэр сигналыг хурдан ойлгож л тийм ээ. Тэрийгэл тодорхой цаг хугацаанд тасан зогсох ёстой гэдэг тал дээр л. Эхний зочин маань би бол би гэж сэтгүүлэн эрхлэгч. Бидэнд бас дараагийн зочдод дамжуулаарай гэдэг магадгүй. Таны ярьж байгаа амьд явах виз энэ би бол бигээс түүчээлэл бас үргэлжлэл явж байлаа тийм ээ энэ өдөр. Тэгэхээр тэр зочныхоо бэлгийг зочиндаа гардуулъя тийм ээ. Өнөөдөр манай студид ховорхон зочин орж ирсэн. За баярлалаа. За. Амжилт хүсье. Хамгийн гол нэрвэл хийхийг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Эзэн төгөрний туулс. Тэргүүн дэвтэр. Сүхбаатарын Эрдэнэ болдын бүтээл.
Тэгин яг одоо зүгээр газаас ирж явчих. Сайн байна уу та? Ийш юу зүгээр ч ороод юу хоёул яриагаа ярилцъя. Одоо болохоор зүгээр эндээс маш завгүй байдгийг чи мэднэ, их олон юм амжуулдгийг чи мэднэ. Гэхдээ өнөөдөр харин хоёулаа энэ зориод ирсэн юм өөрөө ямар учиртай байлаа, бидний ярилцлагыг бас баяжуулах байх гэж бодож байна л да. Шууд сонсогчдод маань танилцуулах хоёулаа. Тэр энэ өрөө болохоор одоо 2-3 жилийн өмнөөс эхлээл нэгдсэн байгаа л да. Одоо харах юм бол ингээд Монголын 20 дугаар зууны ихэнх үеийн их орончдын зураг, дээрээс нь Монголын түүхэнд нөлөө өгөх хүмүүсийн зургаар энэ өрөөг ингээд утгажуулсан байгаа. Тэгээ яг энэ өрөө бол 3 зорилготой. Нэгдүгээр болохоор түүх судлалыг дэмжигч Жак Ведерфордын сан гэж явдаг. За нөгөө талаасаа одоо хувийн урлан маягаар энэ өрөөнд сууж одоо судалгааны ажил эднэр хийдэг байгаа. За 3 дугаарт нь болохоор одоо нөгөө номуудаа энэ ч хадгалдаг байгаа. Тий, дэлгүүрүүдэд төгөхийн өмнө энэ ч манай номнууд ингээд цугларч ирдэг гэсэн үг л дээ. Манай гэрэл зурагч Ган Улзий гэдэг залуу 2 жилийн өмнө Хөх тэнгэрийн ормоор гэж үзэсгэлэн хийх явцдаа энэ нийтдээ 25,000 км энэ Чингис хаан Монгол хаттын номыг Монголын үзэсгэлэнт газруудаар авч явж тэр Чингис хааны номны тэр дуу хоолойг бас дэлхийд юунд сонсгосон байгаль дэлхийд. Энэ жил бас нөгөө манай Өсгөр гавьт 4 сард хойд мөсөнд татсан анхны юм боллоо шүү дээ. Тэгтээ бас энэ номуудыг авч явсан тийм. Тэр хойд мөсөн далаад хүрсэн. Тэр нь бол Чингис хааны оюун санаа амьд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний оюун санаа бол одоо ч гэсэн бидний үйл хэрэгээр үргэлжлэх ёстой л гэж монголчуудын монгол хүн болгоны бахархалд амьд байх ёстой гэж боддог. Тэгээ яг энэ өрөөнд хэд хэдэн зургууд байгаа. Энэ Чингис хааны зураг, дээрэс нь Ховлын хааны зураг, Өгөөдөө хааны зураг, Монгол хаттын зураг гэдэг 30-аад орны хил дээр ингээд Чингис хааны ном хэвлэж байгаа байхгүй. Ихэнхдээ нь ингээд муслим буюу энэ исламын шашинтай хүний дүрээр гардаг. Бид нар ч өөрсдөө Чингис хааны дүрийг одоо мөнгөн дээр байдаг дэвсгэртээр нь явах уугүй гэж асуудал гарна гэдэг юм. Тэр бүтэн зургийг нь бол явуулсан ингээд. Чи нэг Микеланжело, Леонардо да Винчи маягийн стилээр зурсан байгаа сте. Тэр нэг Мона Лизагийн нэг гэдэг шиг тийм. Манай Бацангэл гэдэг зураг шиг зурсан. Айгуу сайн зурсан зураг. Тэр нь эрдэнэ л доо ихэнх цаг хугацаа чи хаана өнгөрөөд юм бэ? Мэдээж аль бисны ажлын өрөөнд бол байдаг баг л та. Тэр нь нөгөө орд руу орохсон чи оруулж чадсангүй л тий. Тэгэд яг хуу тэнцээ миний үндсэн ажлын цагууд маань өнгөрдөг. Тэгээ ажлын бус цагаараа энэ чийл байт юм л да. Ажлын бус цагаараа энэ явж байгаа л судалгаа хийгээл тэгэл 9-10 цаг гээл гэртээ очиод галтгооныхоо ширээн дээр үргэлжлүүлэл судалгаа хийн шүү дээ. Тий, тэгэл энэ гурван яг одоо цэгийн дунд л ингээл ажил гэрэн сан гэсэн гурван дунд л явдیں۔ Одоо энэ жишээлбэл энэ National Geographic сэтгүүлгээд тий нодлон жил чинь 100 жилийнх нь авалсан. Энэ ингээд нийтдээ 39 дахь дугаар нь буюу 1921 оны дугаар байгаа. Энэ дугаар дээр Монголын тухай анх гарсан байд. Тэг ингээд монголчууд ямар шохон зан заншилтай хүмүүс яаж амьдэрдгөө тэргээд тийм ээ. Тэг яг дэлхийд дахин л Монголыг танилцуулж байна л да. Тий 1921 он гэж нэг бол манай товсгол гараад тийм ээ. Ардын цэцэг тогтож явах үед тий гарсан. За энэ дараа нь Монголын тухай 33 онд гарсан 53 дахь болгон гэдээ гарсан байгаа. Энэ дээр бас ингээд мөнгө оруулаад хэлсэн байна. ер нь энэ дээр нөгөө нэг өндөр Монголд бас ийм сонин юм байдаг байсан байгаа. Энэ одоо сонирхолтой энэ Монголын тухай ингэж 33 онд гаргаж ирсэн. 21 онд National Geographic гаргаад 33 онд дараа нь ингэж гаргаад тий. Чимээс нэл энэ нөгөө нэг динозаврын яс анх Монголоос олдсон динозавр өндгөлдөг гэдгийг чинь нөгөө нэг Эндрюс Монголд нээсэн нээлтийн оригинал буюу жинхэнэ их зургууд багч. Тэг ингээд Монголын талаар аюу гой зургууд наа бүлгүүлж байгаа. Одоо ч залуучуудын зургууд. Чамстай маш ховрын юм. Тэгээ өнгөрсөн жил нөгөө National Geographic чинь Монгол салбараа нээж манай Ирмүнийхэн ингээ хэрхэн авлаа шүү дээ. Тэгээ энэ бол юу гэсэн үг гэхээр бас ингээ Монголыг дэлхийд дахинд сурталчилсан одоо эрт хэдүүгийн нэлээд олон баримтууд болж байгаа юм байна. Цаашдаа яг энэ зөв хандлагаар Монголыг яаж илүүдэх гарах уу гэдэг л самбарч ажилладаг. Эрдэнэлтдээ баярлалаа. Угаасаа 609 студид бидний ярилцлага үргэлжлэнэ. Гэхдээ би урилга дандаа ихэнд нь өгдөг тийм ээ. Өнөөдөр ягаад ч юм шууд орж ирэл нүүрээ сонирхол эхэлчлээ. Тэгээд урилга хамжиж гардуулъя. Монголын телевизийн 609 студид энэ урилга байгаад. За баярлалаа.
Сайн байцгаана уу? За. Нэг биш хоёр зочин урьдсан байгаа. Урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Тансаг мод агентлагийн захирал уянга солонго гэдэг эгчтэй хоёр байгаа тийм ээ. Эгчин солонго дүүн уянга. Дүүн уянга тийм ээ. Тэгэхээр бүсгүйчүүд маань бас өөрсдийн тансаг модель агентлагийг байгуулад бас тийм хотын соёл гэж юу байдгийг гэдгийг бас охид хөвгүүддээ залуучуудаа бас зааж сургаж байгаа юм бүсгүйчүүд байгаа. За ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж байгаа. Тийм тэгээд манай агентлагийг ерөнхийдөө одоо загварын агентлаг гэхээр хүмүүс заавал тий өндөр туранхаа одоо тийм хүмүүс аваад ирэх хэрэгтэй гэж ойлгодог л та. Тэгээд тэрийг бас залруулж бас хэлье гэж бас бодсон. Залуу хүмүүс бол ерөнхийдөө тий өөргөө сайхан аваа явцдаг, хүнтэй зөв сайхан харьцдаг, бие зөв аваа явцдаг. Тийм байх нь чухал. Ерөнхийдөө соёлжилт гэдэг маань бий болчих юм бол бас хотон дагаад хөгжин тий. Энэ бас нийгэмд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж би боддог. Тийм болохоор заавал загварын агентлагийг зорихтой одоо өөрийгөө голлгүйгээр би өөрийгөө өөрчлөе. Тэгээд хүн болгон бас өөртөө загвар өмсгч ингээд иргэн тойрныхондоо загвар өмсгч байдаг учраас манай загварын агентлагч юм ер нь бусад загварын агентлагаар очихдоо өөрийгөө өөрчлөе тийм ээ. Тэгээд сайхан хувцалдаг болоо сайхан нүрээ буучдаг, сайхан хүнтэй ингээд энийгээ тарьцдаг. Энийг өөртөө бий болгоё, хувийн соёлыг өөртөө бий болгоё гэж зорж ирэх нь бас айгүй чухал. Ерөнхийдөө бол манай загварын агентлаг бусад агентлагаас илүү ялгаатай тал нь ч юм уу тий давуу тал нь зорилго нь гэх юм бол арт түмний модо гэсэн эрхэм зорилготой байгаа. Арт түмэн болгон амьдрал болгон дээр загвар өмсгч байдаг. Ямар ч мэрэгжилтэй хүн байсан, ямар ч одоо ажил хийдэг хүн байсан. Тэр өглөө босоод толин тараад хувцас өмсөд гарахтаа л тухайн өдрийнхөө загварыг өмсөөл орой гэрте орж ирдэг тийм үү. Өөрийн загвар өмсгч. Тэрэнд болохоор монголчуудын залуучуудын ч юм уу бодоо зургтаа үзэж сууж байхдаа би энэ топ модель шиг энэ загвар өмсгчийг болох юмсан гэсэн нууцхан хүсэл эмэгтэй хүн болгонд байдаг. Тэр хүслийг бид нэр та нарт тайз бэлэн байна. Тэгж хүсэж байгаа эмэгтэй хүн болгон тэгж хүсэж байгаа охт залуучууд болгон манайхыг зориод ирэх юм бол яг тэр амьдрал дээрээ байгаа чимгээ ч юм уу цэцгээ ч юм уу тэр модельийг бид бий болгоё гэсэн ийм яриат. Ерөнхийдөө л арт түмэнд чиглэсэн. Хайцан дээр биш амьдрал дээрх модель. Танай үйлдвэр өнгөнгийн бараа үйлдвэрлээд байна уу? Ижил өнгийн бараа үйлдвэрлээд байна уу? Тансаг модо загварын агентлагийн үндсэн агентлагийн ажилтан болоод Монголынхаа нэрийг гаргаад олон орнд танигдсан загвар өмсгч болохыг бас бид нар бэлдэж байгаа. Тэрний хажуугаар олонний хүүхдийг ялгарлахгүйгээр чи өндөр гоё биетэй хөөрхөн юм чи загвар өмсгч болоод олон танигдаад Монголд төлөөлөөд ёо. Чи намхан жоохон майжиг тарган юм чи одоо жуудаа бүх байралтад ч юм уу те ингээ яв гэхгүйгээр чи нэгэн эмэгтэй хүн бач төрсөн л бол өөрийнхөө чиний аль хэсэг чи илүү гоё юм те. Чи яахаараа хөрх харагддیں۔ Чиний биений галбирыг чинь яагаад ийм хувц өмсгч болох гоё харагдах вэ гэдгийг чинь ихч нарын заагаад өгөө. Гэдгийг л юм. Яагаад гэж асуусан шалтгаан гэхээр бүгд л нэг юм адилхан өсний засалтай нэг тийм болчих юм биш үстэй гэсэн яриа л да тий. Хүн болгоо өөрийн гэсэн бас гоо сайхан байгаа. Тэрийг нь илүү гаргаж өгөх талаас ажилтдаг бодлоо гэсэн санаа. Тинат чи яг зөв. Хүн болгон өнөө түрүүн би бол бийг өөрийгөө олж авдаг гэх түрүүний анхны зочи ярьжсэн. Тэрнтэй адилхан тансаг модод байгаа охтууд бас өөрсдөө олох нь шүү дээ. Би ийм бүдүүн одоо шанаатай болоод өсөө яадсах уу те. Тэрийг бид нар хэлж өгнө. Өөрсдөө тэндээс бас олж авна. Гадаад талаас харагдахаас тэр бас дотор талаас өөрөө хин бэ гэдгээ тэндээс олж авнаа л гэсэн. Тэгэхээр таны хэлдгээр өнгөнгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ л гэсэн. Тэр манай нэг найз байдаг байхгүй. Тэр бол ингээд ийм сахал самбандаа нэлээд баригдчихсан. Бас жоохон илүү махтай. Тэр бол үнэхээр аз жаргалтай тийм кайфтай амьдэрдэг. Ерөөсөө ингээд юу ч тоохгүй. Ингээд сайхан удамжаар нэг сайхан явж идэг. Тэгэл өөрөө дуртай нэг хитгэн юм зүйлтэй. Тэрэндээ бүр ингээд аз жаргалтай. Ингээд тэр хүнд бол тэр гоё харагдах марагдах хотын соёл мөлзай бусдад бол саад болохгүй байгаа юм тийм. Энэ бол хамаагүй байх шиг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг юу гэж боддог вэ? Тиймэрхүү өөрсдөө гэсэн амбицтай хүмүүс байдаг л та. Тэд нар ихтэй ямар ч хэсэ нийгмийн бас нэг өнгө болоод тэр бас явж байгаа. Мэдээж нийгэм тийм байх ёстой нэг тийм талахгүй. Тэрийг бол бид нар хизээж үгүй болохгүй агентлагт хурж ир суралцаж гар гэж хэлэхгүй л дээ. Заавал амиг цэмцгэр сахахгүй гоё жимхэн залуу байх ёстой гэж хэлэхгүй. Тийм. Тэгэхээр хүн болго өөрөөсөө гэсэн стилтэй, өөрөөсөө гэсэн үзэл бодолтой, өөрөөсөө гэсэн сонирхлоор ажиллая гэдээ явдаг учраас тэрийг заавал чи загвар өмсгч, заавал чи гоё байх ёстой гэдэг тийм бол байхгүй л дээ. Одоо залуучууд тэр ганц яригдж байгаа их адлагдж байгаа тий хүн болгоны ярьдаг зүйл одоо гүзээ өрт фэйсбુક дээр ч гэсэн ингээд бахан шеэрлж мэлэл яваад байдаг тий их муухай харагдал гэж хүмүүс ярьдаг л да. Монголчууд айгүйх тийм байдаг. Ягаад айгүйх мах иддэг болохоор ингээд гүзээ суучдаг. Тэн дээр бол яг ганц миний амьдрал дээр өөр төр хэрэгжижсэн юм байна. Бусад хүмүүс тэлээ тэд нар хэрэгжүүлээд хийжсэн юм байна. Ерөнхийдөө энэ 6 цагаас хойш хоол идэхгүй бахан л айгүй чухал.
Тэгэхээр нөө хүний биед ингээд 6 цагаас өмнө ийдсэн хоол нь зөв ингээд шингээд тэр нь ингээд зөв ингээд буцаад ингээд өтгөнөөр ингээд гардаг ингээд ер нь хүний бие организм ингээд зөв үйл ажиллагааны явцдаг. 6 цагаас хойш юм итгэл юм бол тэр нь ингээд биед нь ингээд буруу шингээд өөх болж хоригдлогдоод явцдаг. Энэ бол тийм болохоор ер нь хоолны дэглэм маш чухал. Сэтгэл зүгээ сайн бэлтгэхгүй бол хэдийгээр гадуур хоолсон ч гэсэн гэртээ хараал нэг юм идэхгүй бол ерөөсөө санаа амрах байгаа ш. Тэгэхээр сэтгэл зүгээ сайн бэлтгэх байх. Ямар хичээлүүд ордог юм танай агентлагт? Тайзны алхаа бол ерөнхийдөө нэг 160% мэдээж орно. Загварын агентлаг тэр нь хажуугаар нь харьцааны соёл, зөв хувцлалт, нүүр будалт, фото хичээл, бүжгийн хичээл нь тусгаалan 2 өдрийг гаргаж тусгаалan мэрэгжлийн бүжгийн багш ирж бүжиг заадаг. Тэнд болохоор ямар хичээл ордог вэ? Яг нэг бүжиглүүлээд авахгүй нэг сонголтын хийн, янз бүрийн сонголтууд, янз бүрийн өндөр болох таслалтууд тэгээ бас октод энэнгээрээ махтаа гэж ярьдаг шүү дээ. Тэр тус бүрт нь өөрт нь бас тэднийг хэлж өгөөл. Өөрийгөө эхлээд гоё гэдгээ өөрөө өөртөө ингээд бүр би амар гоё харагдаж байгаа. Би бол өстой гоё гэд хэлчих. Тэснийхаа дараа тайзан дээр гар сэтгэлээ бэлдчихэж тайзан дээр гарна октодоо. Тайзныар сэтгэл бэлдээгүй би онцгой гэж бодлоо миний үс яатсан бол гэсэн сэтгэлтэй битгий гар. Бүгд гоё. Ураа би чаднаа. You ready, JT? I can't wait till I get you on the floor, good looking. Hey, going hot so hot, just like an oven. And I'll burn myself, I just had to touch it. But it's so fine, and it's all mine. Hey, baby, and we don't mind all the watching. Хүүхдүүдэд ямар мэдээлэл өгөх үү, юуг шинээр зааж сурах уу гэдэг бол багш хүний хувьд бол маш эргэлттэй байдаг. Яа тэгэхээр миний хэрвээ зааж өгч байгаа юм хэдэр аль хэдийн интернетээс ч юм уу фэйсбүүкээс болоод тухайд мэдсэн юм би ярьж өгөөд байвал тансаг модог үйл ажиллагаа явахгүй л дээ. Тэгэхээр би бас өөрөө бас давхар хүүхдүүдэд юм зааж өгөхийн тулд өөрөө бас давхар их хөгжиж олон юм судалж дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна те. Одоо яг ямар алхаа ямар загвар модонд орж ийн тэр болгоныг судалж дандаа хүүхдүүдэд хүргэдэг байгаа. Таазаа хөдөлгөө шүү. 3 таасан дээрээ сууж өг. Суулаа. За цаашаа чөлөөд. 1 2 3. 1 2 3 урагшаа. Урагшаа засчээ. За хөдөө урагшин тавлаа. Чи тийшээ харлаа. Хаашаа эрэглээ. За чигээр харсан чигээрээ. За одоо голтой эргэж харлаа. Хашаандаа гараач. Инээмсэглэл яасан бэ? За эрэглээ. Орлоо. Хурц бариад ч юм уу эсвэл барилга бариад хөрөнгө оруулах чадахгүй маа гэхэд бас өөрсдийнхөө чадах чинээгээр тийм ээ залуучуудаа ингээд соёлжилтыг бий болгохын тулд битгаар одоо ерөнхийдөө энэ агентлаг юм бас зорилгын тэргүүн тавигдж байгаа зорилго Монголоос загвар өмсгчнөр нэлээд гадагшаа явж байгаа гадны модель агентлагуудад хариулагдаад ажилтан болон явж байгаа. Тэд нар бол яг өөрсдийнхөө хувийн чиглэлээр хуваараа очиж одоо тэгж гэрээ хийж ажилладаг л да. Тэгээд манай агентлаг болохоор дараа жилээс 14 оноос ахуулаад Солонгос, Хятад, Америк гэсэн энэ 3 орнуудын модель агентлагуудтай гэрээ хийж хамтарч ажиллах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тухайд одоо яг Facebook ч юм уу ийм орчиг миний үед яг үүсээгүй ажилтай яг карьер хөдөх ч юм уу те яг олон танигдах эсвэл яг миний хувь хүний өөр юм татгшоогоо зантаа ч юм уу тэр бүгдээсээ болоо зөвхөн загварын агентлаг дээр сурах хэрэгтэй юмаа сурсан багшийн хэлсэн бүх юмыг өөртөө шингээж авсан. Тэр үед би хэрэг сураагүй яг би тухайн үед сургуулийн волейболын шигтэд явдаг байсан амар волейбол тоглолт авах ерөнхийдөө өндөр. Гэхдээ хизээж би өөрийгөө хөөрхөнч юм уу те би жоох иршүүд баг эрэгтэй хөлтөл төрчихгүй яавтаа гэж аавч ярьдаг гомддог ч юм уу. Тийм охин байхад маань ээж минь намайг хөтөлж аваачаад Десануудын албаны Соломон гэ багш дээр авч өгч ирсэн. Тэгээ би цаам багш дээр анх очихдоо бүр хөмсгөө яаж цаач мэдгүй зүгээр л сакс тоглодог, волейбол тоглодог тийм охин байхдаа өнөөдөр ийм болж өөрчлөгдсөн учраас магадгүй яг миний насан дээр тийм үзэл бодолтой охтууд байгаад тэр чигтээ ингээд өөрийгөө нээж олж харахгүйгээр явчих үү те. Тэрийг бас өөрийнхөө амьдралаас туршлага хоримтлуулж одоо яасныхаа үндсэн дээрээс бас өөрийнхөө сурсан ямиг сурсан чигээр өөртөө ингээд хадгалаад үлдэхгүйгээр бусдаа бас дараа. Гэтэ тэрнгүү одоо топ модель болоод амар олонний алдартай загвар өмсч зөндөө байгаа. Тэдний нээсээ агентлагууд ч зөндөө байгаа. Гэхдээ яагаад 91 Монгол охин энэ үдсэн туршлагаа ч юм уу багшлах эрхтэй болсон энийга
бусдаа бас таниулж, бусдаа бас охтууд хүүгүүдтэй үлгэр жишээ болж болохгүй гэж. Тансаг гэдэг үг жишээлбэл миний үгийн сан, миний ярианд их ховор хэрэглэгддэг юм байна. Би ингээ бодож ирсэн чинь тансаг юм гэхээр яагаад заавал тансаг модель гэж. Тансаг гэдэг утгаа яг юу гэж ойлгож байгаа вэ? Тансаг гэдэг тансаг модель хийхээ гэдэг миний өөрөө үүсгэн байгуулсан компани л та. Тэгээд энэ компанийнхаа нэрээр би юугаа яасан агентлагийнхаа нэрийг нэрлсэн байхгүй юу. Тэгээд яагаад ингэсэхээр би бас урд нь Цуу Ямбу гэдэг нэг даавуу байдаг штэ. Цуу Ямбу гэдэг дээр үеийн Оросын нэг дотор хувц хийдэг, юуны цэргийн дотор хувц хийдэг. Тэрнгээр нь болохоор хямдхан материалаар тэгээ бас хүний нүдэнд харахад гоё тэн дээрээс нэм сувсан арт гэдэг ер нь сүүлийн үед ер нь хүмүүс хэрэглэж байгаа сувсан арт гэдэг ингээд биерээр ингээд тийм Монгол бичиг мичгээд дээрээс нь ингээд сувд ингээд ингэж байгаа яг тийм нэг 12 коллекц хувц гаргасан. Тий, Цуу Ямбог тансаг болгосон. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хүмүүс ихтэй ер нь ямар ч юмаа гарын дарах энгийн юмар хүн өөрийгөө тансаг болох боломжтой. Одоо жишээ нь хүн ингээд дотроосоо гэрэлж харахаа хүн эрүүлхэн л гоё харагддаг тийм үү. Дотроосоо тийм эрүүлхэн л гаднаасаа гоё гэрэлж харагддаг. Тэгэхээр яагаад өглөө болгон босоод дүрээ госууч болохгүй. Тэр бол өөртөө оруулж байгаа том хөрөнгө оруулалт те. Тэр чинь бол гарын дарах л энгийн юм. Тэгээ ингээд гарын дарах энгийн юмнуудаа ашиглаад өөрсдөө гоё нэмсгэлээрээ чимээ те. Инээж гин гэдэг чинь бас хүнд аюу гоё энерги өгдөг шүү дээ. Тансаг гэдэг юм маань та нар дотоод сэтгэл дотор бүргэлж ойрхон байдаг. Тэр энгийн юм хоёроос олж харж нээгээгүй байдаг. Тэрийг жишээлбэл Цуу Ямбог гэрийн бүрээс хийдэг тэр даавууг яагаад Монгол брэнд болгож болохгүй гэж. Элвиг амар үнэтэй даавын цамц өмссөн ч адилхан Цуу Ямбог монголчууд бүгдээр өмсөх юм бол монголчууд Цуу Ямбог өмсдөг. Энэгээр хувцс хийдэг. Тэгээ энэ амар тансаг болж харагддаг. Гоё юм аа. Яа тэгэхээр торг ч юм уу, тор ч юм уу, одоо атлас ч юм уу тийм ээ. Их тиймэрхүү материалууд тайзан дээгүүр алхдаг бол Цуу Ямбог алхуулсан биз шүү дээ тийм ээ. Зүгээр бид нараас хотын соёл гэж ярьж байна л да. Өөрийнхөө биед ялангуяа гадаад үзмжинд хит арчаагүй болоод хайн хандж байгаа асуудал нь бусдад үзүүлж байгаа үл хүндэтгэх байдал гэж та хоёр боддог. Lady gentleman гэж хүмүүс ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө тэрийг ямар хүн хэлдэг гэхээр ойр тойрондоо байгаа одоо 10 хүн байлаа гэхэд 9-т нь таалагдж байгаа, 9-т нь ингээд тааламжтай мэдрэмж өгж байгаа тэр хүнийг lady гэж хэлдэг. Үнтэй айгу сайхан ер нь гаднаасаа ч гэсэн дотроосоо ч гэсэндээ сайхан харагддаг тийм хүмүүсийг lady gentleman гэж хэлдэг. Сайхан таатай мэдрэмж төрүүлж байгаа бол тэр lady ахан, тэр gentleman ахан. Ичдүү хоёр ер нь ямар мэрэгчлээ юм бэ? Яагаад ингэж амьдралын зам нэг цэг дээр ирээд нийлчихв? Ажил амьдрал. Ерөнхийдөө бол би бол өөр аялал жуулчлал хүний нөөцийн менежерийн мэрэгчлээ. Мэрэгчлэрээ бол ажиллаж байгаа саяхныг хүртэл сарын өмнөөс ер нь би хувийн хвшлийн байгууллага ч юм уу мэрэгчлэрээ ажиллах надад хугацаа олдно. Одоо би яг энэ залуу байгаа. Одоо бас хүмүүст би ингээ гоё сайхан байхыг заах гэдэг шүү дээ. Тэгэхээр би өөрөө бас гоё сайхан байгаа дээрээ энэ чаддаг юм а дүүтэйгээ нийлээд хийя. Энэ бол гэр бүлийн шийдвэр байсан. Манай аа бол бит хоёрыг ийм юм а өргөжлүүлж хийх юм а дэмжсэн байгаа. Тэгээ түр мэрэгчлээ орхиод бас давхар 2 дахь сонирхол буюу загвар өмсгчийнхаа энэ ажлыг бас дахиад загварын тестэн дээр алхахгүй ч гэсэн загварын тестэн дээр алхах хүүхдүүдийг бэлтээ гэдэг үднээс. Тэгээ дүү бит хоёр бол хар багасаа л дандаа хамт тэмцээн уралдаанд ордог. Бүх юмд л хамтдаа явдаг. Гэр бүлийн цагаан сар болонгууд л хүүхд болгоныгоо тайснаар гаргаад хооронд нь үрсэлтүүлдэг. Тэгэхэд л бит хоёр хоёлоо рэп үжгэлцэн эсвэл хоёлоо дуулцсан. Ингээл зогсчдөг ер нь урлагт их хайртай. Тийм хүүхдүүд байсан. Тэгээд манай дүү бол намайг бодвол их сэргэлэн л дээ хөл одоо орчин цагтаа хөлнөлүүлж халахдаг. Би бол яг энэ хийх ёстой гэсэн юм руугаа зорж иж хаад хоёр дахь талыг юм бодож чаддаг бол манад бол эсрэг яриа тал буруу ингэж чиглэж чаддаг. Хөрөх чадвар сайтай. Тэгээд мэдээж энэ хүнд авах чанар байгаа. Би тэрийг нөхөх надад чадвар байгаа. Бит хоёрыг ихэр юм шиг би энэтэй холбоотой байдаг. Манад бол хажуугаар нь дуулдаг байгаа. Тэгээд дээрэс нь өөрөө надад хэлэхгүй явж агаад загварын агентлаг буюу өөрийнхөө нэр дээр компани байгуулсан байгаа байхгүй. Тэрийг надад бүр болцсныхан дараа хэлж байгаа. Хичээ би юм хийцэн та намайг дэмжих үү? Тэгэлгүй яах юм бэ? Би дүүдүүгээ дэмжлэгээ хоёлаа хамтдаа ажиллая гэд. Тэгээ шийдсэн байгаа. Уянгагийн хувьд бас дуулаад уран бүтээлүүдээс гаргаадсэн тийм үү? Одоо уран бүтээл хийж гэнэ үү? Уран бүтээл хийж байгаа ямар ч ихнийхээ уран бүтээлийг гаргаад клипжүүлээд цацсан байгаа. Nature Sound-ийн курсыг төгссөн, мөнгө багш дээрээ төгссөн. Тэгээд цаашлаад бас хар сарны хамтлагийн мад ахтай хамтарч ерөнхийдөө уран бүтээл хийх цаашдаа уран бүтээлүүд ер нь тэгж гарна. Тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Яа тэгэхээр өнөөдөр урьсан эгчтэйстэй баярлалаа. Бас бидний энэхүү
урлагийн тайз гэж нэрлэж болох юм да тийм ээ. Энд бол дуун дуртай, хөгжим дуртай хин ч гэсэн ирээд манай энэхүү тайзыг чимж уран бүтээлээсээ хүрэх боломжтой юм. Тэгэхээр уянгайг бас өнөөдөр урьсан юм чинь бас өөрхөн уран бүтээлээс бидэнд төгсгөлд нь хүргээч гэж хүсэж байна.